Сайн байцгаана уу уншигч, сонсогч, үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор улсын их хурлын гишүүн Сагдхүүгийн Наран Туяа хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьсанд бас баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асуув. Та надад 100 хариултыг чин сэтгэлээс өгнө. За. Нэвтрүүлгийг эхлэе. За. Нэвтрүүлгийн маань хамгийн эхний асуулт та манай үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнээ нэг сайн танилцуулаач. За би Завхан аймгийн Алдархай сумд төрсөн. 10 жилийнхаа сургуулийг Завханыхаа 1-р 10 жилийг төгсөөд Оросын албаны улсад одоо тэр үеийн Оросын албаны улс гэж нэрлэдэг гэсэн. Одоо Ирхүү хотын улсын их сургуулийн хуулийн ангийг төгссөн байна. За төгсөж ирээд Төв банкнд анхны ажлын гараа эхэлсэн. Гэр бүлийн хүн маань Монгол улсын их сургууль төгссөн Төв аймгийн Баян Жаргалан сумын харьяат дугур дөржийн Баян дөрөн гэж хүн байдаг. Энэ Монгол улсын сонгуулийн ерөнхий орог анх байгуулагдсан цагаас нь ажиллаад өнөөдрийн хүртэл энэ байгууллагад ажиллаж байгаа. Бид хоёр одоо оюутан цагтаа танилцаад би төгсөж ирээд гэр бүлэлсэн. 2 сайхан охинтой. За том охин маань одоо бас гэр бүл тусдаа гараад 2 хүүхэдтэй. 2 зээтэй битээр. Том зээ маань хүү, бага зээ маань охин. За бага охин маань өнгөрсөн жил бас Канад улсад сургуулаа төгсөж ирээд одоо энд бас олон улсын байгууллагад ажиллаж байна. Манай гэр бүлийн хувьд бол юм цомхон. Таны өөрөө болгож явдаг ямар үг вэ? За ер нь санаа зөв бол заяа зөвтэй л гэж бодож явдаг. Ямар нэг юмд хүн зөв санаатай чин сэтгэлээсээ байвал сансан бүтцээр бол аяндаа өөрөө бүтээд явчихдаг аа л гэж ийм л одоо философид итгэж явдаг да. Та багтаа ямар мэргэжтэй болно гэж боддог байсан юм? Ер нь багтаа л би хуульчлаа гэж боддог байсан. Хүүхэд багтаа л тэр үед чинь янз бүрийн ном их уншдаг байлаа шүү дээ. Одооных шиг ингээд Facebook, Twitter-ээр ингээд бүх мэдээлэл авдаг. Нэг Sherlock Holmes гэл нэг уран зөгнөлт тийм детектив ном их уншдаг. За дээр нь бас аав маань ер нь анхны Завхан аймгийн цагдаагийн байгууллагыг үүсгэн байгуулахад хувь нэмрээр оруулж исэн. Тэнд ажиллаж исэн хүн байдаг. Тэгэл хүүхэд байхасаа л юм хуульч мөрдөн байцаагч болох юмсан гэдгийг хүсэж мөрөддөг байсан. Тэгээ сургуульд яг 10 жилийнхаа сургуулийг төгсөх үед яг хуулийн анги ирээд. Тэгтээ яг мөрдөн байцаагчийн ангид орж чадаагүй. Нэг төрийн захиргаа ажилтан гэдэг захиргааны ангид ороод тэгээд төгссөн. Би ер нь ямар мэргэжил сонгож одоо гэж юм бодож ирсэн үе байдгүй тийм. Би ерөөсөө тэгж бодоагүй. Яагтвэл нэг дурлсан өөрийнхөө сонирхож байсан мэргэжлээ эзэмшсэн болохоор харин ч ярих одоогор бол их happy энэ мэргэжилтэй анхнаасаа л дуртай байсан. Тэгээ дундуур найр нь бас нэг сэтгүүлч болохоо төгсөн юм байна. Сэтгүүлчийн мэргэжил бас заримдаа зарим үед сайхан санагдаад ер нь хүүхэд байхын жоохон бичих чадвар гайгүй. Тэгээд юм их зөвнөж бодож бичих дуртай. Ганц нэг бас шүлэг юм бичих гэж оролдож байсан хүүхэд байхтай. Таны бичтгийг бол мэднэ. Сэтгүүлч нарт манай зарим сэтгүүлч нар ярьдаг шүү дээ. Наран Туяа гишүүнээс яриа авцсан. Өөрөө асар янзлын шүү дээ. Тэгжээж өгнө шүү дээ гэдэг. Яг нэг төрийн ажилд олон жил бичих заасан дээр нухлаас сурцсан болохоор юмыг нэгологиктэй, дистратай эмгцэгцтэй бичих гэж их оролддог. Тэгээд бичих чадвар сайн байна гэдэг бас ярих чадвар сайнны үндэс гэж бас ярьдаг шүү дээ. Тэгээд ч олон түмэнд өгөх гэж байгаа мэдээлэл бас нэг айтаагаа өгөхгүй бол болохгүй тийм ээ. Тэр нэлээд ач холбогдол өгд юм шиг байна. Ач холбогдол өгнө хуульч хүний зан. Тэгээд тэр тусмаа би одоо төгссөн цагаас эхлээл Төв банкнд хуулийн зөвлөх хийгээд тэр байгууллагын бүхэл бичиг баримтыг боловсруулах тушаал заавар шийдвэрийг нь гаргахад их хяндаг нэг ч алдаагүй гаргах хэрэгтэй. Тухайн байгууллагын хуульчийн одоо хамгийн хариуцлагатай ажил нь тэр шүү дээ тийм ээ. Эцсийн шийдвэр хууль зөрчсөн ч юм уу агуулгын хувьд буруу гарчих юм бол хүмүүст олон түмэн тийм буруу ойлголт төрүүлнэ. Тийм учраас
бичиг цаасан дээр маш их хянамга одоо байх хэрэгтэй гэдэг. Тэр одоо сургуулиар төгсөндөө Төв банкны намайг төгсөж ирэх тэр үед манай Төв банкны ерөнхийлөгч жаргал сайхан ерөнхийлөгч байсан. Дараа нь удаагүй Моломж Имцгой гэдэг сангийн яамд сангийн сайд хийжсэн манай нутгийн. Тэгэхээр нэг төрийн хар хүн гэж хэлэх тийм мундаг хүнээ би одоо яг л гарынхан шав болж тэр бичих одоо боловсруулах тэр ажилд бол тэр хүнээс маш их суралцсан. Таар нь хэр стресстэй. За хаяа бас стресст нь хүний амьдрал юм чинь. Ажлын ачаал их байгаа үед бас ажил амралтаа нөгөө зохицуулж чадахгүй бол стресс нэ. Одоо ч нөгөө юм болох цаг төгсөж байгаа болохоор бас янз янзын мэдээлэлүүд явах юм уу? Одоо хин хөнгүүл бүхэл хүмүүсийн юм явж байна. За таны чиглэл юмнууд бас энэ сошиал орчин гэж зүйл дээр янз янзын юмнууд явж илээ. Эдрийг хараад ер нь хэр стресстэй. За нэг явж байгаа зүйлийнх нь агуулга нь өөрөө худлаа болохоор өчргөө нэг стресстэй байхгүй л дээ. Гэхдээ ер нь нийгэмд ийм одоо хүмүүс ёс зүйгүй бусдыгаа юу ч чамаагүй гүтгэж ямар ч үгээр хамаагүй дормжилдаг энэ юм энгийн юм шиг тийм ээ ингээл байдаг зүйл шиг ийм болж байгаад л их харамсч тэрэнд нь стресстэй. Яг тэгвэл нийгэм өөрөө их сэтгэл зүйн хувьд төлөвшлийн хувьд цэвэр тунгалгаа тийм ээ гэрэл гэгээтэй зүйл рүү тэмүүлж явж иж нийгмээрээ сайн сайхан зажралыг мэдрэн штэ. Тэгэл хүн болгон бие бинийгээ хардаал хүн болгон бие бинийгээ гүтгээл ингээл худлаа үнэн мэдээлэлээр бусдынхаа тархийг угаагаал ингээд их юм бол нийгмийн л өөрийнх нь гэрэл гэгээ нөгөө бүүдгэр тал руу бол явна. Тийм учраас ийм ямыг одоо оройлж хийж ийм юм руу ингэж одоо цаг зав мөнгөө гаргаж зорж хийж байгаа хүмүүсийг хараад бол энэ хүмүүсийн үйлс энэ хүмүүсийн сэтгэл доторх зүйл ямар их харамгүй бүрхэг байна даа л гэж харж жоохон одоо бухимдах юм уу та тийм ээ. Тэгэл хуулийн хүн болохоор яг хууль талаас нь хараад тэгэл нөгөө зохих байгууллагууд нь өгөөл явчих уу? Тэгнэ л дээ. Яг уу сонгуул гэдэг чинь угаасаа өрсөлдөө. За өрсөлдөхтөө цэвэр шударгаар одоо өрсөлдөж өгөн суралцвал залуу үе дараа үедээ соёл тийм ээ өстрийн том соёл харамсалтай нэг сонгуульд ялагддгаарай. Нөгөө ялагдлаа хүлээж чадахгүй шатаад одоо бусдаас бурууга бусдаасаа хайж эхэлдэг. Тэгээ би яагаад энэ сонгуульд тактикийн хувьд буруу оролцов? Би угаасаа олон түмний итгэлийг авах хэмжээнд ажиллаж чадаагүй байна уу? Би өөрөө биеэ бэлдээгүй байна уу гэж хинч боддгоо. Энэ нөхөр одоо миний сандыг булгаад авчих шиг боллоо. Энэ одоо мөнгө тараачих шиг боллоо гэл ингээл хардаал явдаг. Тэгээд мэдээж хүний ирэх болохоор тэгж бодож байгаа хүмүүс бол гомдлоо шүү. Одоо хуулийн байгууллагууд хүний ирэх нь. Манай Захаа аймгийн хувьд бол бас 16 оны сонгуулийн дараа өрсөлдөгч нар маань нэг өрсөлдөгч ялагдсан юм маань шүүхэд энэ саналын хуудсыг одоо луурдчлаа гэдэг өвжил байсан. Тэгээд захиргааны эргийн шүүх дээр энэ 3 шатны шүүх авч хэлсэн ба. Тэнд ямар нэгэн хууль бис одоо саналын хуудс ашигласан байхгүй байна гэдэг тогтоогоо л өгсөн ба. За тэр саяхан шиг бас нэг одоо нэлээ их олон сэдвээр гүтгсэн нэг видео бичлэг гарсан байлээ. Одоо санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан зөвшөөрөл олгодог байсан учраас энэ ахвал авсан л байж таараа гэдэг. Гэтэ нотлох баримтаа гаргаад өгчих хэрэгтэй. Тэр хүн хэрвээ би нэг ч гэсэн хүнд зөвшөөрөл олгохдоо ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авсан тийм баримт байгаа бол намайг өгөөл шалгуулахад нээлттэй. Дээр нь одоо мөнгө хүлэлтийн хатан хаан гэдэг нэг юм зураг тавиал явуулаад байлаа. Одоо мөнгө хүлэлтийн эсрэг тэмцэх гээд манай нам чинь мөнгө хүлэлтийн дээд хязгаарыг тавьгээд хууль хүртэл өргөчөөд бид нарт явж байгаа. Тэгэд нөгөө тиймэрхүү юмд бол нэг би санаа зовдгоо. Тэр бичлэгийг бол хэдийгээр худлаач гэсэн ингээд нийгмийн сүлжээгээр тавиал хүнийг дормжлоод байж болохгүй. Хүн гүтгэх нэр төрд халдах бол хуультай учраас эрүүгийн хууль заасан тэр хариуцлагын тэр хүмүүст би хүлээлгэхэд болно. Шалгуулна гэж одоо шүүхт хуулийн байгууллагад нөхцөн ба. Тэгээд нөгөө хүмүүсээ хамгийн нэн төрүүд нь хардж байгаа болохоор таны гэр бүлийн хүн нөгөө сонгуулийн ерөнхий оронд ажилладаг болохоор за гэр бүлийнхаа хүнээр одоо нөлөөлөл одоо үзүүлсэн болов уу гэж хамгийн түрүүнд л одоо тэгж харддаг юм шиг байна шүү дээ. Манай гэр бүлийн хүн бол 1991 онд анх Монгол улсын сонгуулийн ерөнхий ороо гэдэг юм байгуулагдахтаа л тэнд дөнгөж сургууль төгссөн залуу хүүхэд ажиллаж эхэлсэн. За
нарийн бичгийн даргын тухай үед хийжсэн, дараа нь зүгээр ажлын албаны даргыг хийгээл одоо захиргааных нь бичиг цаас дотоод ажлыг нь хавьцаал явдаг. Сонгуулийн ерөнхий хороо гэдэг байгууллага бол гишүүдтэй улсын хурлаас томилогдсон. Тэгээд хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тэгээд 16 оны тухайд бол мань хүн ажлын албаны даргал хийжсэн. За хэрвээ манай нөхөр зүгээр ороод тэр сонгуулийн хороо ороод нөлөөлөл те тэр доотлын хэсгийн орооны тэр олон үе шаттай хүмүүсийг дамжаал тэр одоо машин руу ингээл санал уцаа хийждэг гэсэн бол би 16 онд дэвшээд яах юм. Би 16 онд дэвшээ биш 2008 онд би дэвшээд унжсэн. 2012 онд би бас дэвшээл багаараа бас л ялагдчихсан. Тэгээд яах гэж намайг юм олон удаа явуулж те энэ цаг хөрөнгийг гаргадгийн зүгээр тэгэл өөртөө болцдог болвол тийм ээ. Тэр ийм амьдралгүй ийм бас ярьж болохгүй. Тэнд байгаа бүхэл бүтэн байгууллагыг тэнд ажиллаж байгаа олон хүмүүсийг гэж үүсгэж болохгүй тийм ээ. Тэр хорооны бүх хүмүүс давхар хяналт тавьж байгаа тэр IT-ийн компани дээр нь хяналт тавьж байгаа үндэсний одоо чинь тусгай хамгаалтанд байдаг энэ одоо програм чинь бүгд төрийн хамгаалтанд байдаг шүү дээ. Тэр улсуудын хамгаалтыг даваал одоо тэм хийнэ гэж одоо амьдралд бол байхгүй л дээ. Тэгээд ялагдсан хүн бол юу ч ярьж болно. Гомдлыг өнө одоо зохиох хуулийн байгууллагууд бол шилгээ тогтооцсон учраас энийг ингээд дахин яриад байх нь зөвхөн тэр хүмүүст л хэрэгтэй байна. Шүүмжлэлийг тэгвэл хэр хүлээж авдаг юм та? Шүүмжлэлийг бол би сайн хүлээж авна. Ер нь бол аль болохоор нэг хэдхэн хүнээр тойруулчаал яваад ахыг хүсдэггүй. Аль болохоор олон хүн рүү яг тэр ард иргэд рүүгээл давж шууд харьцахыг бол их хүсдэг. За мэдээж хөдөө орон нутагт заримдаа таны одоо энэ хийх гэж байгаа зүтгэж байгаа ажил чинь энэ хөдөөгийн хүмүүсээс тэхүүд арай таарахгүй арай энгийн хэлбэрээр явуул гэж манайхан хэлнэ. Тэгээд аль болохоор л одоо өөрийгөө улс төрч хүн гэдэг бол надад нэг хүн хэлжээсэ сайн жүжигчин байхыг хэрэг. За сайн жүжигчин байхын тулд чи эргэн тойрондоо тавьсан дөрвөн талтай толтой тийм л өрөөнд ажиллаж амьдарч байгаа гэж бодож чи өөрийгөө бусдын нүдээр харж одоо өөрийнхөө дотоод сэтгэл хийж байгаа үйлдэл гадаад харагдах байдлаа үнийг харж явах хэрэгтэй. Чи тайсан дээр байгаа хүн шиг гэж хэлжсэн. Тэгэхээр тайсан дээр байгаа хүн бие яаж авч явах хэрэгтэй вэ гэвэл бусдын шүүмжлэл тийм ээ. Бусдын нүдээр өөрийгөө харж дандаа засаж залруулж явж явах хэрэгтэй л гэсэн. Тийм одоо бодолтой. Тэр утгаараа бол шүүмжлэлийг ер нь сонсож намайг магтах гэхээсээ илүү намайг миний талаар сөргөөр ярьж байгаа миний талаар шүүмжилж муулж ярьж байгаа тэр хэсгийг одоо илүү их анхаарч авцсансах дуртай. Та бол сургуучин талаас бас нэлээд шүүмжилдэг байр сууриас шулунд бол ханддаг шүү дээ тийм ээ. Ер нь ингээд шүүмжлээд болохгүй байгаа зүйлийг л хараа шүүмжилж байгаа шүү дээ. Хичнээн шүүмжилсэн ч таны тэр шүүмжлэл үр дүн төрөхгүй байхад ямар вэ? Мэдээж үр дүнд би зүгээр шүүмжлэх гээд шүүмжлэхгүй тийм ээ. Бас энэ төрд 20 жил ажиллаа. Хууль тогтоомжийг боловсруулахад оролцлоо. Дараа нь би ч бас эдийн засгийн мэргэжлийг эзэмшлээ. Тэг яваад байгаа бодлого бидний гаргаад байгаа шийдвэр заримдаа ингээд алдаатай байгаа учраас мэргэжлийнхаа хүний үднээс л харж шүүмжилж байгаа. Бид нар энийг бүтэн харж чадсангүй, энийг арай буруу хийчлээ. Эсвэл энийхээ үр дүнг гүйцэд тооцоолгүй хийсэн учраас эргээд сөрөг үр дагавар авчрах ийм магадлал руу орчлоо гэж бодохоор л тэр өөрийнхөө бодсон, судалсан, дүгнсэн тэр дүгнэлт итгэлтэй байгаа учраас зөрөгтэйгээр одоо би бол тэгэл хэлцдэг. Зарим хүмүүс энийг сөрөгчнийхэн дандаа шүүмжлэхийн тулд төрсөн шүүмжлээд байна гэж боддог байх. Надад бол яг нөгөө сөрөгтөлтөд зориудаар думуулаад зориудаар харлуулах гэдэг ямар ч тийм бодол байхгүй. Зүгээр л өөртөө үнэхээр буруу хийчлээ гэдэг юм ал засах юмсан гэдэг утгаараа л хэлждэг. За тэр маань заримдаа одоо дэмжигдэнэ. Ер нь бол сая энэ хуралд бол тэгэл олон асуудал дээр бас тавьсан санал маань дэмжигдэжсэн. Хүмүүс бас хамт ажил секторонд ажиллая. Таны санаануудыг дэмжиж хуулийнхаа төслийг гоё болгоё. Илүү сайхан болгоё гэдэг бас олон одоо энэ гишүүд маань хамт ажиллаж байсан бас их талархалтай байдаг. Гэхдээ заримдаа бол бас улс төрчид ч гэдэг юм уу эсвэл нэг бүлгийн шийдвэрээ дагаад нөгөө зөв явах гэж байгаа зүйл маань буруу дэш явчих зүйл бас гарнаа. Тэр үед бол үнэхээр бухимдна. Тэгээд ард түмэн бол их хурлын гишүүдийг их хурлын гишүүн л гэж бүгдээрээ л та нар төрийн түвшээд
тань бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй л гэж ойлгодог. За үнэхээр хамтрахыг гэсэн ч гэсэн одоо намуудын үзэл бодлын зөрүү байна. Намуудын бас мөрийн хөтөлбөрийн зорилтын ялгаатай байдлуудаас болоод яах аргагүй бас нэгнийхээ саналыг хэдийгээр зөвчгсөн авахгүй байх юм гарч байгаа. Тэгээд энд бол үнэхээр цаг хугацааны хувьд ингэж алдчихж байгаа да харамсалтай байдаг. Таны үнэт зүйл юу вэ? Үнэт зүйл бол ер нь хүн өөрийн гэсэн одоо үзэл бодол байдаг. Тэр үзэл бодолтой тууштай зарчим дээрээ байх нь л миний хувьд бол хамгийн үнэт зүйл. За үнэт зүйлийн хувьд бол мэдээж улс төрийн намуудын үнэт зүйл шал өөр. Хувь хүний үнэт зүйл гэж байна. Хувь хүний үнэт зүйлийн хувьд бол хамгийн эрхмэлж явдаг юм бол бусдыг хүндэтгэх. Өөрийнхөө эрхийг дандаа нэгдүгээр тавиад байж юус болохгүй. Ах トゥ дотрооч, найз нөхөд дотрооч тэгээ бусдынхаа эрх хэсгийг дандаа төрүүлж тавьж тэдний төлөө бас байж чадвал эргээд чамайг хизээ нэгэн цагт бас эргийн тойрны чинь ах トゥ найз нөхөд хамт олон одоо нийгэм чинь зөвөр ойлгож авнаа. Тэгэхээр хүн нэг л амьдарч байгаа юм чинь энэ яваа насандаа зөв амьдраад зөв төвхтэй үр хөвгтдээ эргээд бодоход ээж минь аав минь бас нөгөө хүний одоо энэ ертөнцид амьдрахтаа утга учиртай. Тэгээ чин сэтгэлээсээ зөв амьдрчээ гэдэг тийм үнэлэмжтэй л амьдралыг төгсөх юмсан гэж боддөг шүү дээ. Хүн энэ амьдралдаа хэрхэн яаж явах нь юунаас шалтгаалдаг юм? Хүн болгонд өөрийн нөгөө зурсан зураг хувь заяаг нэг зурлаг гэж байдаг бах. Тэрэнд бол бас итгэдэг. Тэгвэл ер нь ямар амьдрах нь өөрөөс хувь тавилан өөрөөс л хамаарна. Чи өөрийнхөө амьдралыг сэтгэл чинь зөв, зорилго чинь зөв, үйлдэл чинь зөв байвал амьдрал бол аяндаа ингээд зөв сайхан гээгэлгэл явчихна. Хүнд муу юм хийгээл атгах санаа гаргаал тийм ээ. Дандаа нэг бусдаас төрүүлж өөрийгөө бодоол тий. Өөрийнхөө эрх хэшгийг хамгаалахын тулд ямар ч үнцээр ямар ч аргыг хамаагүй ашиглаад ингээд яваад байвал энэ бол жудаггүй. Тэгээд жудаггүй байхын эргээд хариу нь бол амьдрал нь тийм бүтэлтэйгэр бол одоо төгсөхгүй л гэж би бол боддгийг. Тэгэхээр хувь заяагаа өгөх хүн бол өөрөө л зурна өөрөө л зална. Таны хамгийн ад жаргалтай байсан хүч? Олон сайхан ад жаргалтай байсан хүчүүд байгаа. Тэгээ хамгийн ад жаргалтай байсан хүч бол анхны хүүхдээ төрүүлээл охинтой боллоо. Ээж болоод. Хэр сайн ээж үү та? За ээжийн хувьд бол сэтгэлээрээ бол маш сайн ээж. Тэгвэл сүүлийн үед энэ ажлаас болоод нөгөө хамгийн сайхан аз жаргалтай үед нь хажууд нь байж чадахгүй нэг жоох харамсалтай байгаа. Тэгээ хоёр охиныгоо хоёулангийн 10 дугаар ингээд төгсөөд ихтэй сургуульд орох яг тэр эсэлтийн шалгалтын үед яг сонгуулиуд таараад байж чадаагүй. Тэгээ тэрэнд манай хоёр охин одоо ч гэсэн тэгдэг. Ээж яг сайхан төгсөлтийн баяр дээр та байгаагүй шүү л гэдгийг. Яг тэр утгаараа бол бас хүүхдүүдийнхаа хэрэгтэй цаг үед нь дэрэгдэн байж чадахгүйгээр бол бас сонсонд нь төрсэн сайн ээж байж чадахгүй байгаа. Одоо энэ ташрамд хоёр охиноос уучлалтгүй. Ээж нь дандаа хамт байх болно. Хүн танихтай хэрүү та? Ер нь хүнийг танина. Таньсан хүнтэйгээ бол их удаан үерхдэг, нөхрөлдөг. Би ер нь одоо эргээд найзуудаа харахад дандаа л миний их олон жилийн өмнө найзлсан, олон жилийн өмнөөс үерхэж эхэлсэн найзууд маань одоо хүртэл хамт байдаг. Хүнийг таних бол их амархан шүү дээ. Хүний чин сэтгэл байна уу гэдгийг л нүднээс нараал тэр хүний үйлдэл үгээр сэтгэлийг нь л уншиж чадчихвал хүнийг тэгэл таньна. Ер нь авьяас гэж хэлж болох хүн таних бол бас магадгүй тийм өгөгдөл байж зарим хүн бас хүн сайн таньдгүй шүү дээ. Танд бус хүмүүс таны юм болж татагддаг бол биетэй гэж хүнтэй ингэж харьцахдаа тэднийг барьерлал тий одоо зэнзэгнээд гэж ярьдаг шүү дээ. Тэгдэггүй би хүнтэй их нээлттэй байдаг. Ерөөс шууд тулаад тус тас тэгээд чин одоо ямар зорилгоор явж байгаа юу хийх гэж байгаа ингээд нээлттэй. Тэгэд ямар ч төвшний хүнтэй би бол залуу хөгшин одоо нийгмийн давхарга харьяаллын хувьд ч тийм ээ скетэн малчин ерөөсөө тэгж хүнийг яадгүй л дээ одоо ялгатгүй гэж хэлэх юм да зүгээр л шууд л хүн гэдэг утгаар нь л нээлттэй харьцчихдаг. Тэгээ энэ маань хүмүүст бас таалагддаг байх. Би нэг олон найзтай, олон нөхдөдтэй л явдгийг шүү дээ. Танд дургүй хүмүүс хэр байдаг вэ?
хүн юм чинь мэдээж дуртай дургүй хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ дургүй хүмүүс байдаг бах. Ялангуяа гэхдээ миний ажиллаж явсан байгууллага, миний хамт олон ах トゥ найз нөхдөс бол надад учиргүй дургуйцээд ингээд идэх хүн бол байхгүй. За улс төрд бол мэдээж дургүй хүн байгаа тийм ээ. Янз бүрийн шалтгаан байгаа шүү дээ. Энэ ер нь улс төр гэж ер нь юу юм бэ? Улс төрийг мэрэгжил болгох нэгэд нэг ном уншсан уу? 100 жилийн өмнө бичигдсэн Германы. Тэр номон дээр улс төр бол хоёр янз гинэ. Улс төрийг яг мэрэгжил гэж үзэж тэр нийгмийг шинчлэх, өөрчлөх, тэр сайн сайхан зүйл рүү манлайлж, чиглүүлж явдаг нэг хэсэг байдаг. Тэр бол энэ улс төр дотроо их багахан хэсгийг эзэлдэг. Нөгөө нэг хэсэг бол тухайн тэр манлайлагчдыг дагаж явж улс төрийн зорилгоудаа биелүүлдэг бас нэг бүлэг байдаг юм. Тэр улс төр гэдэг бол би ер нь нийгмийн өөрчлөх үзэл санааны тэр манлайллыг хэрэгжүүлэх тэр орчин. Хэрвээ чи олонний итгэлийг даагаад улс төрийн манлайллыг хэрэгжүүлэх гэж байгаа бол чи тэр төрийн бүх шийдвэр гаргах эрхийг л авах гэж байгаа тэр зорилго. Тийм учраас улс төр өөрөө нийгмийн эдийн засаг улс орныхоо хөгжлийг чиглүүлэгч ийм гол орчин тэрийг чиглүүлэх тэр манлайлагчдыг төрүүлдэг, бэлтгэдэг, хөгжүүлдэг тэр том орчин. Тэгэхээр энэ орчин өөрөө их цэвэр байж иж, ёс зүйтэй байж иж, их чадварлаг мэрэгжлийн байж иж, төрийг удирдах тэр аппарат тэр өөрөө бас тэр хэмжээнд очно. Тэгэхээр улс төрийн орчин, улс төрийн орчныг бий болгодог улс төрийн намуудын орчин үнэхээр шинэ шатанд гарч саний миний хэлдэг тэр үндсэн үүргийг үүсгэх. Тэр хууль эрхцэн бөгөөд бусад нийгмийн ёс зүй төлөвшил ухамсарын энэ орчингод бүрдчиж манай өнөөдөр улс төр цэвэр болно. Түүнээс туйлчирч зарим хэсэг хүмүүс улс төрч байгаа энэ бизнесүүдийг гаргахад хэлчихье. Эсвэл улс төрт байгаа хулгайч гэдэг бүгдийг нэрлээд байна шүү дээ. Хулгайч нэрийг гаргачихъя гэдэг юм уу? Эсвэл улс төрт байгаа олон жил явсан улсууд ингээд гаргачихъя. Тэгэхээр улс төр ингээд гоё болчихно гэсэн нэг тийм жоохон гин гэмээр юм уу да. Сэтгэлээр ханддаг. Энэ бол өөрөө тийм биш. Энэ бол маш олон жилийн туршид үе шаттайгаар хувь хүний улс төрчийн хүмүүжил төлөвшил бидлэг чадвар хандлага тэр систем тогтолцооны цогц өөрчлөлт хийгдэж өөрөө сайжирдаг хэмэл зүйл гэж боддог. Тэгвэл улс төрч гэдэг хүн ямар байх ёстой? Тэрүүний тэр миний ном дээр бичсэн ба. Улс төрч гэдэг хүнд 3 л чанар байх ёстой. Нэгдүгээр чи өөр туйлын зорилготой. Чиний туйлын зорилго юу юм бэ? Чи нийгмийг өөрчлөх гэдэг юм уу? Эсвэл иргэн тойрныхоо зүгээр тухайн амьдарч байгаа орчноо шинжлэх гэж байгаа юм уу? Эсвэл нийгмийн харилцаанд бүр том хувьсгал хийх гэдэг юм уу? Тэр зорилго чинь тодорхой байх хэрэгтэй. Хоёрдугаар чи тэр зорилгодоо хүрэхин тулд маш тууштай. Наан улс төр удаан олон жилийн үйл явц шүү дээ. Сайхан баяр ерөнхий сайд хэлсэн байсан. Улс төрийн ноён оргил бол тэгээд ерөнхий сайдаа гэж. Улс төрчдийн хамгийн хүсэж байгаа хурц очих хийх ажил бол ерөнхий сайдын ажил байна. Тэгэхээр энэ яг гэж тэнд очих гэж байгааг бол тэр зорилгоо биелүүлэх гэдэг байгаа байхгүй юу? Зорилгоо биелүүлнэ гэдэг нь нийгмийг өөрчлөх тэр цогц шийдвэрийг өөрөө гаргаж тэр бүхэл бүтэн тэр шийдвэрийн хэрэгжилтийг хангах тэр төрийн механизмыг зөв ажилуулах тийм л зорилго шүү дээ. Тэгэхээр тэрэндээ хүрэхийн тулд 2 жил явж яснаа. За улс төр утгатай байна ч гэдэг юм уу. Би энэ улс төрийн өнгө эсийг ойлгохгүй байна. Болидог ингээ болчихж байгаа бол чи тэр туйлын зорилготой хүрч чадахгүй. Тийм учраас маш унаж боссон энэ тогтвортой тууштай явах олон жилийн хөдөлмөрийн үр дүнд тэр шийдвэр гаргах төвшөнд хүрч өөрийнхөө бодсон сансан тэр бодлого чиглэлээ хэрэгжүүлэх юм боломж олно гэсэн үг. Тэгэхээр хоёр дахь юм. Гурав дахь гэдэг бол зорилго бол улс төр дандаа түрүүний миний хэлсэн 2 ангитлалын 2 төрлийн улс төрч улс төрийн орчин байна гэж хэлсэн. Тэр манлайлагч, тэргүүлэгч байх. Ингэхийн тулд багаар ажиллах.
Түүнээс нэг хүн хичнээн сайн байгаад ямар ч ухаантай байгаа тэр хүн бол туйлын зөв шийдвэр гаргасан ч тэрийг хэрэгжүүлж чадахгүй. Тэгэхээр баг нь зөв байж багаараа тэр зорилгынхаа гол зөв утга агуулга ойлгож иж тэрнийхээ төлөө тууштай явж иж улс төрийн зорилго энэ түрүүний миний яриад байгаа энэ 3 зүйл бол гэж бүтчихэж амжилттай болдгоо. Тэгэхээр бидний хувьд юу дотоод байна гэхээр улс төрийн намуудын төлөвшил улс төрийн намууд дотор үзэл бодол дээр нэгдэж нэгтрах тэр зорилго дээр нэгдэж ойлголцох зүйл бол манад байхгүй нэ. Субъектив хүн дагсан улс төрийн бөөгнөрлүүд бүлэглүүд их байдаг учраас субъектив хүн хооронд бол хизээч зөрчил гардаг. Ямар нэгэн зорилго дээр юм уу ямар нэг үзэл бодол дээр төлөрсөн тийм институт хэлбэртэй бол улс төрийн намууд одооных шиг ингэж хоорондоо сарниж бутнахгүй. Яг тэр сарнилт бутралт нь төрд орж ирж төрийн байгууламжуудаа төрийн институт хоорондоо гэж хагалдуулахгүй яг өөрөөсдийнхөө л үндсэн хууль заасан тэг чиг үүргээ хэрэгжүүлэх юм боломжийг бий болох юм аа. Тэгэхээр өөрчлөлтөө бид нар үндс суурьас нь хийж бас чадахгүй л байна. Манад ч гэлтгүй бусад орнууд ч нэг юм харагдаад байна л да. Одоо энэ парламентод янз бүрийн мэргэжтэй хүмүүс байна. За энэ бол олон улс үзэл хэдгээр байх л шүү дээ. Одоо жүжигчин дууч мужигчин эдийн засаг хуульч гэл ийм олон хүмүүсээс хууль тогтоох одоо дээд байгууллага маань бүрдэж байгаа шүү дээ. Ер нь энэ хууль тогтоох дээд байгууллага гэдэг газар ямар хүмүүс одоо дийлэнх нь байх шүү дээ. Ямар мэрэгжилтэй хүмүүс. Парламентэд бол олон ургалж үзлийн үндсэн дээр ард түмнийг төлөөлөл энэ парламентыг бүрдүүлж байгаа шүү. Тэр утгаараа ямар ч мэрэгжлийн хүмүүс байж болно. Нийгмийн бүхэл давхаргыг харин олон төрлөөс олон одоо салбараас төлөөлөл орж ирж байвал би бол илүү сайн гэж боддог. Тэр ч ёстой. Яагаад гэвэл тэр хүмүүсийн одоо дуу хоолойг нийгэмд хүргэх гэж тэр хүмүүсийн дуу хоолойг энэ шийдвэр энэ одоо агуулгад тусгуулах гэж л орж ирж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг мэрэгжлийн хувьд бол тийм мэрэгжил нь илүү, ийм мэрэгжил нь илүү гэж би бол хэлэхгүй. Ганцхан тэр хүмүүсийг одоо багцаалж тэр хүмүүсийн саналыг яг зөв шийдвэр болгож яг хуулийн технологийн хувьд, агуулгын хувьд тийм ээ зөв болгох ажлыг бол тэртээ улсын их хурл парламентын дэргэдэх аппаратууд байгаа. Хуулийн бүхэл бүтэн том газар байж байна. Эдийн засгийн судалгааны газар халуутууд байж байна. Одоо шийдвэрийн хэрэгжлэлд анализ хийдэг мониторинг гэдэг. Энэ институтууд нь мэрэгжлийн төвшин сайн ажиллаад зөвлөгөөгөө сайн өгөөд явхад хуулийн галтгой гэсэн үг шүү. Саяны одоо хэлээд байгаа хууль зүйн яам, их хурлын тамгын газрын хуулийн аппарат, засгийн газрын хуулийн аппарат ингээд сайн ажилладаг байвал тэнд бод ямар ч мэрэгжлийн хүмүүсийн гаргасан санааг нөгөө хуулийн хэлбэрт нь зөвөр оруулаад логик алдаагүй одоо эдийн засгийн хувьд бидний тавьж байгаа зорилго тэр алсын дунд болон урт хугацааны бодлогын одоо зорилтод нийцүүлэл гэдээ гаргаж байна. За ер нь яг мэдээж эдийн засагч байх, хуульч байх бол давуу тал бий. Яг тэгвэл их хурл дээр хэлцэгдэж байгаа бүх асуудлууд ихэвчлэн улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал байдаг учраас тэр талаар бол их хурлд нэр дэвшиж байгаа хүмүүс харин их хурлд дэвшихээс өмнө бие бэлдэх хэрэгтэй. Чи ерөнхий нийгмийнхаа чиг хандлага, нийгмийнхаа одоогийн нөхцөл байдлыг зөв уншаад салбарынхын хувьд мэдчих хэвээр наад захын мэдлэгийг аваагүй хүн бол нөгөө асуудлаа дүгнэж нэгтгэж гаргаж чаддгүй. Тэгээд хаамаагүй юм яриад ингээд парламент дээр хайрын цаг өнгөрөөд иж болохгүй. Яг нөгөө хүүхэд багштай шалгалт өгч байгаа шиг гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй. Тэр чуулганы танхимд 5 минутанд бол чи хэлгэсэн юмаа бүгднийг ингээд маш цэгцтэй гэрийн даалгавраа гэртээ сайн хийж базаж ойлгож зэгцэлж иж ярина үхэхээс биш 5 минут бол 5 өгүүлбэрэл дуусчих штэ тийм ээ. Тэгэхээр юу хэлэх гэж байна вэ гэхээр парламентод орох гэж байгаа хүн өөрөө зөв ёс зүйн хувьд мэдээж шударга зарчимтай төлөвшөлтэй байхаас гадна ерөнхий шийдвэр гаргах төвшөнд очихороо чи ямар асуудал дээр чи өөрийнхөө байр суурь хэлэх вүлээ гэдэг дээр биеэ их бэлдэж бүх салбарын бүх чиглэлийн мэдлэг мэдээллийг өөртөө агуулсан байх хэрэгтэй. Түүнээс би зөвхөн төлөөлөл учраас тэнд ярьж байгаа хүмүүсийн л үгийг дамжуулагчийн үр гүйцэтгэж юу ч хамаагүй яриад явах хэрэггүй шүү дээ. Одоогийн манай парламентод яг миний зүгээр ажилласнаар нэг
сул тал байгаа нь яг гишүүн болгон маань яг саяны миний хэлсэн шиг хандахгүй байгаа. Тийм учраас тэнд нөгөө яг бодлогын шийдэл дээрээ бид нар энэ шийдэл нь зөв үү, энэ хувьд нь зөв үү, энэ сайн муу тал нь аль вэ гэж нөгөө мэтгэлцгийн оронд манайхан тэгж ярьж илээ. Одоо нөхцөл байдал ийм л байна гэдэг нөгөө хэвлэлийн мэдээгээр юм уу хүмүүсийн аман ярианы тэр одоо зовлон жаргал гомдлыг тэнд илэрхийлж яриад байдаг нь аюу хайрын цаг өрөөд идэх байхгүй. Тэр одоо гомдлыг л шийдэх гэж бид нар тэнд сууж байгаа шүү дээ. Шийдэл нь ямар байгаа юм бэ? Одоогийн манай хуульд юуг нь зөв шийдээд зохицуулаад юуг нь зохицуулж чадахгүй байгаа. Чадахгүй байгаагийнх нь үндсэн шалтгаан нь юу юм? Тэрийг зөв үнэлсэн байхад тэгвэл хувилбар нь ямар байх юм? Гэт ингэж ярьж мэтгэлцэх ёстой гэж би бол хувьдаа боддог. Тэгээд мэдээ санснаар алахгүй бүх юм. Тэгээ анхны удаа гişүн байсан бидний хувьд ч гэсэн төршлөггүй юмнууд зөндөл байгаа. Тэгээ бүх юм ингээд ном журмын дагуу бас явахгүй. Улс төрийн зохицол, намуудын ойлголцол, гадна дотны олон хүчин зүйлүүдээс болоод их хурл дээр одоо бас сансан болгоноороо бүх юм ингээд бариад үгээ шийдвүлээд авах бол бас боломжгүй байдаг юм байна да гэдгийг дотор нь одоо өнгөрөөсөн 4 жилд бас ойлголоо. Тэнд өөрийнхөө бодол шийдвэрийг бусдаараа дэмжүүлэх гэдэг бол бас нэлээ авьяас шаардсан тийм зөв зохицлыг олж чадах тийм мэдрэмж үйлдэлэх юм да. Хүнээс шаарддаг юм байна. Он гараал бид энэ ковид гэдэг айхтар зүйлтэй очирчлаа. Тэг бид ч уучраад байгаа юм шин дэлхийн нийтээр л уучирчаад байна. Дэлхийн нийтээр л энэ эдийн засгийн хүндрээд л адим асуудал айхтар байх шиг байна. Ер нь Монголын эдийн засгийн хувь заяаг цааш та яаж харж байна? Магадгүй одоо энэ цаашаа яаж үргэлжлэхийг бид мэдэхгүй шүү дээ. Тэгээ энэ бол үнэхээр зөвхөн манай монголчуудын хувьд биш, дэлхийд даяар бол том сорил болж байна. Энэ түүхэндээ бол дэлхийн 2 дугаар дайны өмнө 29-30 оны үед их хямрал гэж болж эдийн засаг ингэж их хатар дансалж байсан. За одоо бол үнэхээр хүнд байна. Дэлхийд даяар энэ ковид вирусыг яаж эмчлэх арга одоо хайж энэ вирусыг устгах тэр эм тариагаа яг хизээ гаргаж хизээ амжилттай болох вэ гэдгээч тодорхойлж чадахгүй явж байна. За энэний үр дагавар нь бол хамгийн гол нь нөгөө хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаагаас гадна эдийн засагт учруулж байгаа нөхөрлөлүүд байгаа. Тэгээ манай улсын хувьд бол маш олон жил сүүлийн 20-од жил бол эдийн засгийнхаа төрөлжилтийг нэмээ нэг салбараас хамаарахгүй бай, өрсөлдөх чадвараа сайжруулъя. Гадаад зах зээл дээр өрсөлдөх олон одоо экспортын бүтээгдэхүүний гаргая гэж бид маш олон ярьж байгаа, маш удаан бүхэл одоо баримтчгууд дээр энэ зөвлөлтөд тавиад байгаа. Харамсалтай нь өнөөдөр тэрийг хийж чадахгүй бол явж байна. Нэг салбараас хамаарат. Тэгэхээр сая бол эдийн засаг ингээд хасах руугаа орлоо тийм ээ. Өсөлт бол хасах руугаа. Тэгээ цаашдаа яах вэ гэхээр ер нь их л ухаантай байх хэрэгтэй. Ямыг дандаа ингэж одоо өөдрөгөр харахтаа үндэслэл бүхий дотроо бодолтой дороо суурьтай гэдэг шиг жижиг гэхгүй бүх салбаруудаа өөрөө гадаад хүчин зүйлийн шокоос хамаарахгүйгээр орчин байх тэр нөхцөлийг нь бүрдүүлж дэмжихмээр байна. Жишээлх юм бол нүүрс зэсийн унлаг гэд орлуулах салбар маань юу байх вэ? Дэвч гол салбар. За одоо бол аялал жуулчлалын салбарын тухай яриад нэмэргүй байна тийм ээ. За хөдөөжмөн салбар дээр хамгийн их цэвэр хөрстэй, хамгийн их одоо олон малтай энэ өөрөөр шиг энэ гарч байгаа түүхийг бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээний одоо хэрэглэгдэхүүн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэхдээ ухаантайхан шиг бодож төлөвлөд энэ зах зээлийг нээгээд хувийн секторуудад дэмжиж өрсөлдөх чадварыг хангах бүхий төр үйлдвэрүүд барих тэр дэд бүтэц татварын бусад хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжиж өгөхөд манай хувийн секторын хүмүүсийн сэтгэлгээ бол задарсан, өөрсдөө бас юм үзсэн гадаад зах зээл дээр өрсөлдөх хэмжээний загвар брэндүүдээ гаргах гэдэг ингэ зүтгэж явна шүү дээ. Тэрийг ингээд олоод дэмжээл тэр хүмүүсээ л илүү их тортчмаар санагддаг юм. Тэгээ харамсалтай нь бид нэр багц дүнгээр ингээд ярьдаг манай бүх шийдвэрүүдэд татварын тат орчин бий болгож өгнө л гэдэг. За тэр нь яг бодит байдал дээр дөрвтэй дэмжлэг болж байгаа бодлого биш болчдөг. За гадаад нэг худалдааных нь хилцээрүүдийг төрүүлээд тухай улстай тийм ээ. Тарифын нөхцөл байдлыг хурдан шийдээд ингээ хөгжиж чадахгүй байна. Дээр нь хил гайлруу гаргадаг тэр
дэд бүтцүүд нь төмөр замаас ахвалал ингээл маргалдаал суугаад ахаар юм ингээ бүтэхгүй байна л да. Тэгэхээр энийг тэр улсын хөгжлийн алсын хараа гэж юм байна. Алсын хараа гэдэг юм бол яг ямар салбар дээрээ тулгуурлаж хамгийн түрүүнд дэмжиж, тултал дэмжиж тэр салбараас дараагийн салбаруудаа дэмжих хөрөнгөө бий болохгүй гэдэг. Маш товчхон ойлгомжтой тийм бодлого байж энэ бол алсын хараа болдог. Түүнээс ингээд хизээ аль салбараа юугаараа дэмжих гэж байгааг нь мэддэхгүй юм зузаан цаасуудыг тэг хөгжлийн бодлого алсын хараа нэрлэдэг юм байна. Ер нь бол тэр нэг хэдхэн салбарыг л дэмжиж чад одоогийн байж байгаа ажилгүйд л одоогийн байж байгаа ядуурталтайгаа тэмцэж болохоор байгаа. Жишээлх юм бол түүхийгээр нь гаргаж байгаа бүх эрдэс баялгаа зарим нь хагас боловсруулаад за эцсийн бүтээгдэхүүн хийхин төлөө үйлдвэрүүдэд барих байгуулах тэр ажиллагаа л дэмжил төсөв мөнгөнийхөө боломжийг ингээ зөв байрлуулах юм бол энэ ажил ингээ явчих гээд. Тэгэхээр тэгж чадахгүй нөгөө зардал урсгал өнөө маргаашийнхаа хэрэглээнд бүх мөнгө тавьчихаар хоримтлал байхгүй. Тэгээд дараагийн бүтээгдэхүүн дараагийн орлого олох нөгөө үйлдвэрүүд нь хамгийн сүүлийн нөгөө байран дээр тавигдчихад тэднэр лөө дэмжлэг мөнгө маань хүрдэггүй. Одоо жижиг дунд үйлдвэрлэлийн сангууд байна. Одоо хөгжлийн банкны энийг босгож байгаа илүүдэл нөөц хөрөнгүүдийг ингээд зөв зөвлөрөн заруул төмөр замыг барьж болж байна те. Одоо утаагүй төлсний үйлдвэрийг бас барьж болох гэж байна. Газрын тосны үйлдвэрийг бас барьж болж штэ. Тэгэхээр яг ингэж хамгийн хэрэгцээтэй зүйл бол эндээс эхлээд дараагийнх нь зүйл бол одоо энэ үйлдвэрийг барих дэд үтцийн тэр төмөр зам авто зам станцуудын зэрэг цуг хийгээд нэг мөсөн 3 жилийн дараа л үр дүн гарахаар тэр бүх зүйлийг нь төлөвлөж жаад нэг амсгаагаар бүгдийг шийдэж өгөхгүй бол нэг үйлдвэрийг яриад 5 жил болдог, нэг уурхаа яриад 10 жил болдог тий. Шийдвэр нь гарчаа дараагийн ажил нь хийгдэхгүй ингээд хэдэн жилээр сүнжрээд ахаар энэ юмнууд ингээд бүтэхгүй, өрсөлдөх чадвар байхгүй. Эдийн засгийн энэ бодлогын асуудал гэдэг бол зөв цаасан дээр бичээд байх шиг үр ашигын тооцоод маш цаг хугацаа мэдрэмж гадаад орчин, дотоод орчин энэ бусдын одоо худалдан авах үйлдвэрлэлийн процесс жоохон унжаага үед л бид нэр зэрэгцүүлээд эсрэгээр өсөж явах энэ одоо мэдрэмж энэ төрийн удирдлагад хэрэгтэй байна. Мэдрэмж гэдэг нь зүгээр сэтгэлийн хөдөлгөөн гэдэг биш нөгөө тооцоо бас судалгаа тэр загварчил. За хамгийн гол нь бас хүний нөөц. Хүний нөөц боловсон хүчингүүгээр ямар ч бас хөгжихгүй. За IT технологийн салбар дээр ч гэсэн тийм ээ. За үйлдвэрлэлийн шинэ брэндүүд энэ IT технологи big data одоо хүндэлсэн цахим шилжилтээр хурдан шилжиж энэ их дата мэдээллүүдийг нээлттэй сорсоос ашиглаж бүх бизнесүүд бүх одоо аж ахуйн нэгжүүд өөрийнхөө бизнесийг бүтээгдэхүүнээ одоо чанарын хувьд ч тийм ээ зах зээлийн маркетингийн хувьд ч хурдан хөгжүүлж одоо илүү их бүтээмжтэй ажиллах энэ сорилтын өмнө тулгараад байгаа энэ үед төр нь өөрөө мэдэрч яг энэ хэсгийнхаа хүмүүсийг төрүүлж бас дэмжмээр. Тэгээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэдэг нэг баахан мөнгө тавьчаад ямар ч өрсөлдөөн ямар ч одоо бүтээгдэхүүний загваржил шинжилэл рүү зорихгүй байгаа тэр хэсэг нь тэр нөгөө мөнгөний аваад яг тэр наад одоо хүнээр бол уураг тарих нь болж энэ салбарыг авч явах гээд байгаа хүмүүс нь ингээд гадна хоцроод ахаар манай эдийн засаг ягаад ч нөгөө бидний олон жил тавьсан мөрөөдөл бол одоо тэр солонгорох төрөлж хөмрөг орохгүй. Тэгэхээр яг одоо хүнээр бол маш хурдцтай, маневртай, мэдрэмжтэй менежмент энэ улсад хэрэгтэй. Таны төвчд хамгийн хэцүү зүйл юу вэ? Айгүй зөв зүйлийг ингээд санаад бодоод төлөвлөлт хийх гэжээтэл юу ч тэр талаар ойлголт түүхэн хажуугаас орж ирээд тэр бүх юмыг бүр ингээд оронгоор нь самраа хайж байгаа. Тэрэнд маш их бухимддаг. Энд чинь айгүй цаг хугацаа хүний хөдөлмөр, оюун, нервийг зарсан ажил явж чадтал тийм ээ. Хөндлөнгөөс бүх зүйл садаа болох. Орж ирэл тэгэл бүр байхгүй болгоо ичиж байна. Тэр бол хамгийн төвчээр барахсан ажил. Таны амьдралдаа ичижсэн тохиолдол. Нэг учиргүй тэгэл айхтар шоконд ортол ичижсэн зүйл бол байхгүй. Тэгвэл мэдээж өр хүүхэд гэр бүл энэ дотроо одоо зорьсон зорилго амлсан зүйлээ бас гэр бүлийнхээ хүрээнд хийж хэрэгжүүлж чадахгүй байгаадаа бол хаяа бас гэр бүлийнхээ өмнөөс
үр хүүхдийнхаа өмнө бас ийм ч ээж байх гэжтэй гэж бас ичих юм байна штэ тийм ээ. Яг үүндээ бол би бас өглөө болгон нөхрийнхөө цаг чанаад хувцсыг бэлдээд ингээд баян хажууд нь байж чадахгүй юм байгаа учраас бас эндээ бол талбарынхаа өмнө ч гэдэг юм уу бас хаяа санаа зовх юмуд байна. Орой болгон хоол. Тий орой болгон хоолыг хийгээд одоо сайн ихнэр байж чадахгүй байна штэ. Тэрэндээ бол бас санаа зовж ичих юм байна. Одоо манай охтууд ингээд маш гоё олон төрлийн хоолыг интернет ашиглаад хийж гин. Заримдаа ээж нь чадахгүй хоолыг манай охтууд хийсэн. Хүүхдүүдийнхээ дэрэг тэр бол үнэхээр бас ичмэр л байгаа байхгүй. Уг нь бол галтгоонд эмэгтэй хүн чинь хамгийн сайн ээж хамгийн сайн гэр эзэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ саяхан шиг манай нөгөө ээж би ийм ол мандын гурилаар маш гоё кек барьчихсан. Энэ цагаан гурил идэхгүй одоо ийм гурилаар таг кек барьж чадахгүй. Ээж нь одоо 10 жилийн өмнө кек барьжсэн даа л гэж. Ажлын шаардлагаар яалтаач үлээ тэг ч юм тийм ээ. Харин тийм л болоод байна. Таны үг ер нь хэр хүчтэй вэ? За би ч нэг их айхтар манай Батцандан гişүн энэ шиг юм гоё цоглог цовоолог чанга дуурайд яриад чаддгүй. За гэхдээ намхан аяга ярьдаг ч гэсэн миний үг бол бас логиктэй. Утгатай. Тийм учраас бас арай жоохон хүрчээд идэх юм уу гэдэг. Миний үгэнд бол нэлээ хүчтэй тийм агуулга нь бол хүчтэй гарч чаддаг. Амжилт гэж юу вэ? Амжилтыг би ер нь зорьсон зорилгоор биелүүлж чадчихвэл би амжилттай явна л гэж боддог. Хийж хэрэгжүүлэх гэсэн сансан зүйл маань ингээ бүтэмжтэй байгаа дээр бас би амжилттай байна гэж бахархаж байрлаж явдаг. Тэг хүний зорилго бол заавал тийм том байх албагүй шүү. Чи өөртөө л ямар нэгэн ихч бай, багч бай зорилго тавьсан бол тэрийг биелүүлчихвэл тэр амжилт. Өөрийгөө та хэр амжилттай яваа гэж боддгийг. Би бол өөрийнхөө амьдралын хувь заяанд маш их баярлж явдаг. Яг бол миний амьдрал дандаа амжилттай, дандаа одоо зорьсон сансан маань гэд бүтэж яваа болохоор би их аз жаргалтай хүн л гэж өөрийгөө боддог. Тэр утгаараа бол амжилттай яв. Таныг өөрийгөө нэг үгээр тодорхойлооч гэвэл юу гэж тодорхойлох вэ? Би бол зүгээр л Монголын одоо мянган жирийн нэг эмэгтэй, жирийн нэг ээжүүд шиг жирийн л эмэгтэй. Тэгвэл яг нийгмийн ямар ч үс эргэн тойрнод дандаа сургоор харж энэ орчноо одоо болохгүй байгаа зүйлийг өөрчилж юмсан гэсэн нэг тийм тэмүүлэл зорилготой. За төвчгөндөө бол мэрэгжилдээ их шунаж дурлсан хүн. Би өөрийн хуульд мэрэгжил тэр хууль дүрм журм боловсруулж бичих одоо нийгмийн харилцааг өөрчлөх энэ ажилд бол үнэхээр сэтгэлээс ханддаг. Энийг бүр хобби шиг хийдэг. Тийм л. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу? Бичих. Би маш их сайн бичиж чаддаг. Бурхан гэж байдаг юм болов уу? За бурханд учиргүй нэг шүтэл бурхан байгаа гэж итгээд байдгүй. Хуульч чинь нөгөө шашингүй үзлийн ундар сургалт байхдаа цэниглэгдсэн хүмүүсээ. Гэхдээ ер нь бол бас энэ бол хүний өөрийн итгэл үнэмшил гэдэг. Хувь хүний өөрийн одоо зөв явах тэр сэтгэлийн засалд бол хэрэгтэй учраас тодорхой хэмжээгээр бол монгол хүн учраас бурхан шашин хүндэтгэж бас биширч бас дотроо олж бүтээж авдаг. Наран туяа гэдэг хүн амар уурлал яах вэ? Ер нь бол бухимдах үе би. Тэгтээ миний бухимдал хизээ гардгүйхээр айгүй итгэж одоо хариуцлагатай ажлыг даалгаж ингэж явж ирсэн хүн их хайхрамжгүйгээр ч гэдэг юм уу тэр итгэлийг алдах. Тэр үед айгүй бухимддаг. Тэр үедээ бас нэлээд ширүүхэн шиг хатуухан шиг шаардлагуудыг бас тавьчихдаг. Тэгээ зарим хүн маань тэрийг зөв ойлгож авна. Зарим хүн бол нэлээд ааштай хүн байна гэж хэлж авдаг. Тэгээ тэрийг бол шууд хатуу хэлчихнэ. Сайхан бас болсон үйл явдал байгаа. Нэг намын мөрөв хөтөлбөр боловсруулах гэдэг ажлын хэсгээр бүгдээрээ суудсан. Маш өндөр боловсралтай, маш сайн чадвартай хүмүүс нэг сэтгэл гаргаж тэр юм дээрээ суухгүй цагийн тулгачаар би бас та нар одоо төрийн өндөр ажлыг хийх гэж байгаа. Яам толгоол нэг сайн биз тавьж улсууд ажилд ингэж хандж бол бүтэхгүй болсон дээр гэдэг шулуухан бас хэлээд хэд хэдэн залуу хүмүүсийг бас гомдоцсон юм байгаа.
ингээд ширээмээрээ тогшоол тийм юм бол байхгүй л дээ. Авирад гарах бол эрэгтэй хүн бол одоо ингээд ширээмээрээ шааж байгаа шүү дээ тийм үү? Тэгвэл л дээ. Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл? Оросд төгссөн болохоор орос хэл мэднэ. За сүүлд Америкт бас мастер хамгаалсан болохоор англи хэл. Би төгс гэж хэлэхгүй. Тэгтээ ямар ч үсэ хэрэглээнийхээ төвчөнд бол энэ хоёр хэлээр бол ашиглаад мэдээлэл аваад хүмүүстэй ойлголцоо яриад ажил хэрэгээ хийчихнэ. Сүүлд та юунд хамгийн их суралцахыг хүсэж байна? За сүүлийн үед би ер нь энэ технологи, IT, big data, fintech гэдэг одоо яриад байгаа энэ зүйлүүдийг нэлээх сонирхож Монголд одоо ялангуяа энэ fintech буюу finance and technique гэсэн үг шүү дээ тийм. Техникт зориулсан санхүүгийн ажил үйлчилгээг яаж хурдан шуурхай одоо зардалгүй хүртээмжтэй хүмүүст хүрэх энэ эрх зүйн орчныг аюулгүй болгох вэ гэдэг дээр бас нэлээд сонирхож судалж бас энэ чиглэлээр бас ганц хоёр хуулийн төсөл хийх бодолтой бас судлаад явж байгаа. Тэр ер нь бол технологийн шинжилгээний утга учирыг сайн ойлгож мэдэх хэрэгтэй. Энэ бол бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болчихлоо шүү дээ. За дээр нь энэ технологийн дагаад энэ хүмүүсийн мэдээлэл аюулгүй байдал гэдэг чухал. Бүх хүний мэдээлэл ил тод байна. Бүх хүний мэдээлэл сайнарч муугарч ашиглагдах юм орон зай үүсчлээ. Тэгэхээр энэ сошиал орчин хүнээр бол нийгэмд хүний бие авч явах ёс зүйн хэмжээ гэдэг шиг энэ технологи ашиглах энэ процесс сошиал орчинд ажил төрлөө явуулахын нөхцөл бол өөрөө нийгмийн нэг харилцааны хэсэг болчихж байгаа учраас энэ нийгмийн харилцааг зохицуулахын тулд хууль дүрм журам бий байх болох ёстой. Тэгэхээр энэ стандарт, энэ аюулгүй ажиллагааны хэмжээ энэ бол манайд өнөөдөр одоо хангалттай хийгдэж чадаагүй. Одоо дөнгөж эхлэлийнхаа л байдалд байгаа. Тэгэхээр энэ салбарыг илүү судлаад байгаа нь энэ эрх зүйн хууль дүрм журмын зөв тавьчих юмсан, зөв хийчих юмсан энд одоо их хурл сууж байгаа хувьд гэж сонирхож энийг илүү их сурахыг хүсэж байна. Тэгээд өөрөө одоо технологи ашиглаж чадахгүй бол энэ зохицуултыг зөв хийнэ гэж байхгүй учраас би хүүхдүүдтэйгээ нийлээд залуучуудтай яг энэний утга учирыг олох гэж нэлээд цаг зав гаргаж уншиж судалж байгаа. Энэ удаагийн парламент ерөөд ингээл өндөрлөж байна л да. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ парламентд байх хугацаанд таны хийж ирж байсан ажлаас таны бүр хамгийн тийм ач холбогдол өгч хийсэн ямар ажил? Парламентын одоо энэ гишүүнээр ажиллаад аль салбарын байнгын хороонд ажиллах вэ гэж хамгийн эхлээд асуудаг. Тэгэхээр би бол төсөв эдийн засгийн байнгын хороонд харьяалагдаж ажиллая гэдэг. Хуулиа бол энэ удаад жоохон хойшин тавьсан. Яг хуулийн зүүн байнгын хороонд орё гэж хүсэл тавьсан боловч шинэ гишүүн 2 байнгын хороонд ордог учраас хуулиа бол жоохон одоо хойшин тавьсан. За яагаад би энэ төсөв эдийн засаг руу илүү ингэж анхаарч орсон гэхээр манай юу энэ төсвийн төрөлх менежментийг өөр болохгүй бол болохгүй. Тийм учраас энэ төсвийн асуудал дээр төсвийг үр ашигтай зөв хуваарлах, энэ өрөлгөн байдал, энэ хариуцлагагүй байдлыг ялгах дээр л ер нь нэлээд сайн ажиллаа, нэлээд сайн дугуурлаа. Бас хэдийгээр сүр хүчин ч гэсэн бас энийг эмгэг зэгцэнд нь оруулах тэр олон тусгай сонгуудыг зэгцлэх гээд олон зүйлүүд бас хийгцээ. Одоо сэтгэлээж ингэж энэ ажилд бас оролцсон учраас үр дүнгээ нь бол бас муугүй байгаа л гэж үзэж байгаа. Та өөрийнхөө юугаар бахархдаг вэ? За би бол зүгээр л ингээд энэ цаг үед амьдарч байгаагаараа энэ нийгэмд бас яг цагаа олж би яг энэ цаг үед төрснөөр л бахархдаг. Хоёр өөр нийгмийг бид нар хардачлаа. 30 жилийн өмнө байсан нөхцөлөө бид хоёр бол мэдэн шүү дээ. Ямар одоо нийгэмд бид нар амьдарч байлаа. Өнөөдөр бол хүн өөрөө зүтгэж хичээх юм бол хүнд бүхэл боломжийг олгосон ийм сайхан нийгэмд бид нар амьдарч байгаа. Энэ бол ардчилын үр дүн. Би бол бас нэг ардчил гэж ярих дуртай. Ягаад бол ардчил гэдэг зүгээр нэг нийгмийн байгууламжны өөрөөр шилжсэн хэлбэрийн өөрчлөлт биш. Энэ бол маш том агуулгын өөрчлөлт. Хувь хүний эрх чөлөөг хөндлөсөн хувь хүний өмч хөрөнгө амьдрах, өрсөлдөх тэр зарчим шударга тэгш байх энэ бүхэн зүйлүүдийг бид нэр амьдралынхаа яг энэ 30 жил 40 жилийн туршид яг өөрсдөө биеэрээ мэдэрч хэрэгжүүлж
туулж амсаж ирлээ шүү дээ. Тэгэхээр цаг үе төрсөндөө бахархалтай байдаг. Нам доторх ардчлал шинжлэлийг ер нь та яаж хардаг? Намын шинжлэл бол мэдээж 2 жил 3 жил хийчих ажил биш. Энэ бол түрүүн би хамгийн эхлээд хоёлаа ярианыхаа эхэнд хийжсэн нөгөө төрийн шинжлэл маш удаан хугацаанд явах хэрэгтэй гэдэг тэрнтэй адилхан хэлцэв. Намын шинжлэл гэдэг бол намын гишүүн болгоны хувь хүний хөгжил шинжлэлээс бас хамаарна. Тэр намын байгууллага институцийнхаа төлөвших тэр том процесс. Тэр төлөвшөлт хүргэх дотоод зохион байгуулалт дүрм журм соёлын өөрчлөлт. Тэгэхээр энэ одоо олуулаа шийддэг, бусдыгаа хүлээн зөвшөөрдөг, бүх хүн тэгш боломжтой байх, бүх хүний оролцоо хангагдах гэдэг энэ олон зүйл бол улс төрийн нам дотор нөгөө хэвийн соёл болж хэвштэл бас тодорхой хугацаанууд дахиад 10 жил, 5 жил хэрэгтэй. Гэхдээ сая өнгөрсөн одоо 3 жилд бол ардчилсан нам өөрийнхөө өөрчлөлтийг яг энэ чиглэл рүү хийж бий бол суурийг тавьж чадсан гэж бодож байгаа. Яг тэгвэл бүх гишүүд оролцож одоо эрх барихтад байгууллага удирдлагаа сонгодог болчихлоо. Хин нэгэн одоо 5-10 хүн цаана хувирдж байгаад одоо бусдаараа дэмжүүлээд явдаг байсан хуучин зүйл бол алга болсон. Гэхдээ мэдээж энэ бол бүгдээрээ шууд алга болсон, бүр цааш нь гоё болсон гэж би бас хэлээгүй. Тэр одоо урд өмнө бидний дунд оршижсэн тэр хандлага бол бас өөрчлөгдөхгүй оршсоор л байна. Гэхдээ энийг бол дараагийн залуучууд гарч ирээд өөрчилж байгаа гэж бодож байгаа. За хоёрдугаар цахим нам буюу нээлттэй хинч энэ намд гишүүнээр хэлсээд хинч энэ намд гараад явах эрх нь бол нээлттэй байдаг. Энийг заавал одоо гишүүнээр хэлсхийн тулд зөвшөөрөл аваад одоо дээр үеих шиг 3 үеийн намтраа бичээд шалгуулаад хянуулаад авах ямар ч шаардлага байхгүй. За 3 дахь хамгийн гол өөрчлөлт бол бодлогын нам буюу ямар ч байсан манай намын үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүд яг өөрийнхөө салбар, өөрийнхөө мэргэжсэн тэр салбарт бодлогоо оролдуулж, хоорондоо уулзаж, энэ засгийн газрын одоогийн хэрэгжүүлж байгаа бодлогот шүүмж дүгнэлт өгч, өөрсдийнхөө урд өмнө хийжсэн зүйлээ бас эргэж харж дүгнж, яг ийм тэр нэг сэдвээр ярилцдаг тэр яриа соёл бол манайд сая сүүлийн 3 жил бол суудсан. Тэгэхээр энэ бол бас маш том шинжилэл. Ямар хүн ямар ажил дээр ямар яамн дээр юу хариуцах гэж байгааг мэддэхгүй л улс төрийн сонгуульд орцгоод өгсөн тийм ээ. Одоо бол хэрвээ ард түмэн ихтгэл өгөөд харьцсан юм яллаа гэхэд манай залуучууд бол хинэн аль яамн дээр очиж ажиллах, очиод ямар зорилтыг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ямар зорилт тавьж юунаас ажиллах эхлэх вэ гэдгийг бүгдээрээ мэдчихэж байгаа. Би яг энийг ингэж баталгаатай юм шиг ингэж бардам хэлж байгаа гэхээр энэ мөрийн хөтөлбөр боловсруулах бүх процесс бүтэн жил үргэлжилсэн. Энэ процесст яг бүх хүнээ татаж оруулсан. Би бол хамгийн сүүлийн мөрийн хөтөлбөрийн ажлыг ахалсан төдий. Гэтэ манай бүх хүмүүс бол манай салбар одоогийн бодит байдал нь яг ямар байгаа. Бүгдээр анализ хийж чадчих. Дээр нь бид нар ямар зорилтын төлөө улс төрийн сонгуульд орох гэж байгаа. Тэрийг бол 1 2 3 бүр тодорхойлж ойлгосон. За энийгээ тэгвэл хэрэгжүүлэхийн тулд юу хийж эхлэх ёстой юм бэ гэдгээ бичиж байгаа л мөрийн хөтөлбөрөд боловсруулсан. Тийм учраас энэ бодит зорилгон дээр нэгдэж орж чадчихээн гэдэг бол бодлогын нам болж эхэлж байгаагийн эхлэл сайн тохио гэж бодож байгаа. Нэг зүйл байгаа нөгөө сонгуульд нэр дэвшихийн тулд нөгөө намдаа мөнгө төгрөг төр үндэсний бодлогын хороонд мөнгө төгрөг гэдэг нэг янз янзын мөнгө төгрөгийн асуудал байгаад байгаа. Энэ нэгдүгürt тэгж өгөх нь зөв юм уу, буруу юм уу? За улс төрийн намуудад сонгуульд ороход санхүүжилт хэрэгтэй. Эрх бариггүй болохоор өөр гадны их усүрээс энэ санхүүжилтийг босгох ямар ч боломжгүй. Үндэсний бодлогын хорооны гишүүд бол үндсэндээ татвар төлөөд намын үйл ажиллагааг санхүүжүүлээд явдаг. За нам бол аймаг дээр айхтар том аппаратууд ингээл ажиллаад тогтмол цалиа аваад байгаа хүмүүс байдаг шүү дээ. Улс төрийн намын үйл ажиллагаа гэдэг бол нөгөө мөчлөг дагсан гэдэг шиг сонгуулийн үед идэвхчин сонгуулийн бус үед бол тийм ээ ерөнхийдөө үзэл баримтал өөрсдийнхөө зорилтыг ард иргэдэд ойлгуулах тэр хэмжээний цомхон аппараттай ажилладаг. За саяны тухайд бол 100 саяын төгрөгийн тухай яриад байгаа. За энэ бол
тооцож үзсэн л дээ. Улсын хэмжээгээр тойрог ингээд томсгоод тэгээд 76 хүн гараад дараа нь орон нутгийн бас сонгуул болно. За энэ намынхаа шинэ мөрийн хөтөлбөр үзэл баримтлалыг хүмүүст иргэдэд бас ойлгуулахын тулд олон газараар явж энийг таниулж ойлгуулах хэрэгтэй болж байна. Дээр нь одоо сонгуул болоод ирэхээр нөгөө компанид ажлын бэлтгэл дотоод боловсон хүчингүүд хуулагч шадар туслахаар ажиллах хүмүүсээ шинэ сонгуулийн хууль таниулж ойлгуулах гэдэг шинэ үндсэн хуулийн хүрээнд одоо энэ сонгуульч бас явагдах гэж байгаа гэдэг. Нэлээ их иргэд рүү дотоодч гişүүд рүүгээ хандах, нийт иргэд рүү ч хандах ийм сургалт одоо соён гэгэрүүлэх гэдэг юм да тийм ээ. Энэ ажлуудыг их хэрэгтэй болж байгаа учраас манай зардал бол нэлээх өндөр гараад байгаа. Тэгээ энэ зардлаа одоо тэгэд яах вэ бүгдээрээ хамгийн шударга зарчим бол бүх одоо үндэсний бодлогоор орныхаа гişүүдэд хуваагаад тэгээ нэг хүнээс хэдэн төгрөгийг одоо босгож болохоор байна үү тийм л тооцоо гаргасан гэж би бол ойлгосон. Тэгж л гаргасан л да ер нь. Тэгэхээр бол нэг 100 орчим сая төгрөг болоод байгаа. Тэгээ тэрийг бол чи заавал өөрөө гэр бүлээсээ өрх гэрээсээ өөрийнхөө орлогоор 100 сая төгрөг чи авчир гэж хэлээгүй л дээ. Энийг бол намын санхүүжилт босгох сонгуулийн үеийн санхүүжилт босгодог дэлхийн нийтийн фандрайзингийн олон арга хэлбэрүүд байна. Тэрийг ашиглаад ийм хэмжээний одоо санхүүжилтийг босгох шаардлага байна л гэсэн. Тийм ямиг л үндэсний бодлогоор орныхаа гишүүдийн дунд хилцүүлж байгаа л дүүний зарим хүний хувьд бол өндөр байсан. Зарим хүний хувьд бол бас боломжийн байсан. Тэгэл чадлаараа л талтаасаа дэмжээл энэ мөнгө босгож байгаа. За миний тухайд бас эмэгтэй хүн учраас эмэгтэй гишүүдтэй бас нэг хөнгөлт үзүүдэд 60-ыг гэж хэлсэн. 60 сая. За 60 сарынхаа нэг 20-ыг бол өөрийн болон гэр бүлийн ах トゥ хүүхдүүдийн орлогоос бүрдүүлсэн. 40-ыг нь бол парламентын судалтай намуудад судлалын тоогоор улсын төсвөөс өгдөг мөнгө байдаг шүү дээ. Тэрнийхээ 40-ыг бол намдаа л өгсөн байдаг гэсэн. Тэгээд тэрийгээ судахад тооцох маягаар ингээл тэр мөнгөө бол төлсөн. За бусад гишүүдийн хувьд бол түрүүний ярьсан шиг одоо хөрөнгө босгох ажлыг хийгээд ямар ч байсан бүх мөнгө төлсөн хүмүүс орлогоо бол нотолж тогтоох үүрэгтэй тэрнийхээ дагуу тайлангаа бичсэн байгаа л гэж ойлгож байна. Ер нь ямар ч мөнгөгүйгээр санхүүгүйгээр бид нар сонгуул явуулна гэж байгаа. Тэр намын тухайд бол би харин нэг хэрэгэлсэж байгаа. Гишүүд нь одоо мөнгө босгож чадахгүй болвол эрх барьж байгаа нам төрийнхөө эрх хүчээр мөнгө босгох гэж шүү дээ. Энэ бол харин шударга биш. Олон хуультай зөрчилдөх ёстой. Тэгээд сонгуулийн дараа бол бүх улс төрийн намууд санхүүжилтийн тайлан ил тод нээлттэй зарлах үүрэгтэй. Тэр үед би Монгол Ардын намын тайланг бол их ажиглая гэж бодож байгаа. Яг гэвэл орлого нь хаанаас нэг л газараас орж ирэх гэж шүү дээ. Зарлага бол ойлгомжтой тийм ээ. Намын бүх хуулиар заасан тэр зардлыг санхүүжих хэрэгтэй. Манай намын тухайд бол ойлгомжтой болонд орлого бол гишүүн болгоных гарсан зардал бол хуулийн дагуу зардалтай заршигдсан байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж нэг логикгүй юм бол ярьж бодлоо улс төр хийх бол ер нь хэрэггүй. Тэр ямар ч боломжгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар чи өөрийгөө улс төрд сойж энэ өрсөлдөөнд орё гэж байгаа бол санхүүгээ бас босгох тэр арга механизмд бас сурах хэрэгтэй. Гэхдээ тэр нь мэдээж хуулийн дагуу шударга нийтэд ил тод мэдээлэгдсэн юм л байх хэрэгтэй. Таны айдас юу вэ? Ер нь бол би гэр бүлийнхаа аюулгүй байдал, гэр бүлийнхаа одоо үнцний тал дээр бол ер нь дандаа их анхаарч явдаг гэх юм да. Гэр бүлд маань ямар нэг аюул тулгархаас бол их айдаг. Миний хамгийн их одоо айдаг зүйл бол тэр одоо улс төрийн энэ ширүүн өрсөлдөөнд явж байгаа бидний хувьд бол бас гүтгэлэг дайрлага янз бүрийн зүйлүүд ихэрдэг учраас сэтгэл зүйн хувьд нь тэр хүмүүсээ бас бэлдэж бэлэн байлгахгүй бол гинтгэн шоконд орвол бас гэр бүлийнхээ хүмүүс даарчных хүмүүсийг эрсдэлд оруулах ийм бодит аюул бол нар байдаг. Айл болгоор хүүхдүүдэд зөв ойлгуулж ээж нь бол зарчимтай цэвэр шударга одоо ичих зүйлгүй амьдарч байгаа учраас ямар нэгэн сайн муу мэдээг та нар маань сэтгэлдээ тэгж эмзэглэж гүнзгий битгий хүлээж аваарай. Тийм ээ. Энд бол одоо бэлтгэлтэй байгаарай л гэж зэгтгээ. Энэ бол миний хувьд бол хамгийн айдас. Энэ авилгал хийх хуулийн асуудал шүү дээ тийм ээ. Энэ юу нь яавал багасгүй
энэ нийгмийн тогтолцоо төрийн үйлчлэгийг бүгдийг ил тод нээлттэй болгох хэрэгтэй. Аль болохоор төрөөс иргэдэд аж ахуйн нэгжид үзүүлж байгаа энэ ажил үйлчлэгээ нуугдмал, хумигдмал одоо ил тайлгнадаггүй байх тусмаа энэ авилгалыг газархуулж байгаа. Авилгал гэдэг чинь тодорхой албан тушаалдаар байж байгаа хүн тэр өөрийнхөө гүйцэтгэж байгаа ажил үйлчлэгээнд ард иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчлэгээнийхээ хариу болгож бусдаас шин харамж авч байгааг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо юмгүй бүгд нээлттэй ил тод байвал авилгал бол аяндаа өөр алга болно. Нөгөө талаас манай ард иргэд аж ахуйн нэгжүүд бас өөрсдөө ажил төрлөө хурдан бүтээхийн тулд ингээд хүмүүст ямар нэгэн шин харамж одоо амлаад байхаа ямар ч шаардлага байхгүй. Амлаад байхгүй тийм орчинд бүрдүүлээд өгчүүл ингээд авилгад өгөх гээд яваад байхгүй шүү дээ. Тэгэхээр аль талдаа энийг бодох хэрэгтэй байна. Чи өнөөдрийнхөө одоо ажлыг бусдаас төрүүлж бүтээхийн тулд ингээд шин харамж хүмүүст ингээд амлаад өгөөл яваад байвал энэ авилгал чинь буурахгүй өшөө дамжираад байна. Тийм учраас хоёр талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Мэдээж хууль хяналт бол илүү чанга болж байгаа. Хуулийнхаа энэ ёс зүйн хэмжээг сахиад хуулийн байгууллагууд энийг бол маш хурдан илрүүлээд шалгаад цаг тухайн үе бүрдэн хариуцлага хүлээлгчдэг болвол бас ингэж их автаараад байхгүй. Бид энэ амьдарч байгаа нийгмээ нэг тийм нэг сайхан аятайхан болгохын тулд энэ төрөнд юунаас эхлэх ёстой юм бэ? Хүн болго өөрөөсөө л ер нь эхлэх хэрэгтэй. Олон хүнтэй би бас ингэж уулзаж таарч явж байхад хүмүүс эхлээд амьдралаа сайжруулахын тулд би өөрөөс хамаарах зүйл маань юу вэ? Би эхлээд өөрийгөө аль тал руугаа илүү хөгжүүлвэл надад боломж гарах нь гэж бодохоосоо илүү миний амьдрал муу байгаа нь хин нэгэн хүний амьдрал сайн байгаатай юм уу? Эсвэл хин нэгэн хүн бидний амьдралыг ирж харж үзэж тусал дэмжихгүй байгаатай холбоотойгоор бас ойлгодог бас нийгмийн нэлээд хэсэг байна. Би нэг бас бүх хүн тийм биш. Гэхдээ тодорхой хүрээний тийм залхуурал арчаагүй байдал бас их байна. Нийгмийн халамж үйлчлэгээ төрөөс авдаг тэтгэвэр тэмцээнд маш их найдаж. Одоо өнгөрсөн 4 жил би аймагтаа нэлээд их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийлгэлээ. 950 мянган төгрөгийн цалин өгөөд замын бүтээн байгуулалтын ажилд тэр гудамж том төслийн бүтээн байгуулалтын ажилд хүн авах хүн олдохгүй байна. Улаанбаатараас ажилд авлаа гэж тэр компанийн ярихыг сонсоод би бүр гайхсан. Тэгтэл манай тэнд ажилтгуулын төвшин өндөр ажилтгаа хүмүүс байгаа шүү. Тэгээ энэ бол нөгөө нийгэм төр өөрө бодлого буруу явуулаад байгааг л өөр дагавар ингэж гарч ийн л да. Нэг айл одоо 4-5 төрлийн халамжийн үйлчлэгийг аваад бараг сая 500 мянган төгрөгийн сарын орлого алдчихжээ. Тэгээ тэргээр үндэсний статистикийн мэдээгээр сая өрхийн орлого нэмэгдсэн. 4 жилийнхтэй харьцуулах юм бол 900 гаруй мянган төгрөгнөөс өнөөдөр сая 200 бараг 300 хүрэх гэж байгаа. Тэгэхээр би бол тэр өрхийн орлого болгоныг ямар орлогоор одоо нэмэгдээд байгаа юм бэ гэдээ авч судалж үзсэн. Тэгээ яг одоо малчтын хувьд бол өрхийн 51% нь бол малынхын түүхийд ноол өргөнтэй болсон, мах үнэтэй болсноос өнгөрсөн жил орлого нэмэгдснээс бусад өрхүүдийн хувьд бол яг бодит цалин орлого тэгс сайн нэмэгдээгүй учраас хаанаас ямар орлогоор нэмчих вэ гэхээр дандаа л халамжийн орлого тэтгэвэр нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр тэтгэмжийн авагчдын тоо нэмэгдсэн. Тэр орлого нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүн өөрөө нөгөө хөдөлмөрлөж, хүн өөрөө боломжоо ашиглаж, хүн өөрийнхөө төлөө зүтгэх тэр сэтгэлгээг алга болгоод байгаа энэ халамжийн бодлогоос салахгүй бол иргэд маань өөрсдөө төлөө тэмцэхгүй, зүтгэхгүй юм залхуу хойрог болох тийм шинж тэмдэг бол илэрч байна. Энэ бол өөрөө үндэснийг устгах, хүнийг чадахгүй болгох хамгийн одоо аюултай юм үзэгдэл учраас энийг бид даруй засаж арах хэмжээ авахгүй болохгүй юм байна. Тийм бодол төрчээд явж байгаа. Нэг л юм болохгүй бол энэ 76 халагддаг шин. Тий. Тавхан сонсдог л бах тийм ээ. Одоо хоосон болоо идэх болов 76, өмсөх зүү болоо 76, энэ 76-аар ажил хийхгүй. Ер нь та 76 бидний сайхан амьдруулах ёстой юм. Төрөний яриад байгаа энэ 76 яагаад ингэж буруудаад байгаа гэхээр яг төрөний яриад байгаа тэр тэгш боломж шударга өсөлдөх хүн болгонд хүртээмжтэй байх тэр бодлогоо бид зөв гаргаж нэгдвэрч чадахгүй тэр бодлогынхаа
хэрэгжилтийг бүр доод шатанд нь хүртэл шаардаж ажиллаж чадахгүй дээ. Бид ингэж буруутан болж байна. Шийдвэрүүд мэдээж бүгдээрээ буруу биш. 70%, 60% нь хоногчтой шийдвэрүүд бас гарч байгаа. Гэхдээ засгийн газрынхаа яг шийдвэр хэрэгжүүлэх энэ ажлыг хангаж чадахгүй байгаа учраас жил болгон 300 орчим тэрбум төгрөгөөр жижиг дунд үйлдвэр хийж байгаа. Түрүүний миний хэлсэн тэр залхуу биш хэсэгт нь одоо дэмжлэг үзүүлэх энэ хөрөнгө мөнгийг орон нутгатаа хуваарлахгүй дээгүүрээ ингээд угаад авчихад эндээ бид нар хяналт тавьж чадахгүй. Жил болгон хөдөө аж ахуйн салбарт тэр ажлын байр нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой залуучуудыг дэмжих ёстой энэ арга ажиллагаа энэ хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг яг тухайн хүндээ хүртэл нь хэрэгжүүлж чадахгүй байгаа засгийн газар тэр агентлагийнхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй. Тэгээ тийм учраас бид нар буруутаад байгаа. Тэгэхээр төрийн хууль тогтоомж хэрэгждэг байх энэ хэрэгжилтийг хангадаг байх. Жигдгэн бүх хүнд хүрч хэрэгждэг байх. Энэ тогтолцоо механизмыг хийх хэрэгтэй байна. Энэ нь хийгдчих юм бол бүх буруу бол 76 руу ирэхгүй. Яг гэвэл нийгмийн хамгаалал тэр ажилгүй байгаа, хөдөлмөрийн чадваргүй байгаа хүмүүсийг зах зээл дээр бэлдэж сургах, тэр хүмүүсийн бизнесийг дэмжих энэ ажил бол 76-гийн ажил биш. Тэр бол тухайн орон нутгийн нийгмийн ажилтан, орон нутгийн халамж үйлчилгээний байгууллагуудын ажил шүү дээ. За хэрвээ одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөд байгаа мөртлөө эрүүл мэндийн үйлчилгээ муу байвал 76 мэдээж очиод танд эмчлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ 76 тэр эрүүл мэндийн байгууллагын боловсон хүчний чадвар дээр эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж техник хэрэгсэл дээр тэр хүмүүсийн үйлчлэгийг хангахуйд хэмжээнд бий болгох тэр хөрөнгө санхүүгийг хуваарлдаг. Тэр үйлчлэгээнийхэн чанар, хариуцлага, тэнд ажиллаж байгаа эмчнэрийн аюулгүй ажиллагааны нөхцөл баталгааг хангасан тийм эрх зүйн орчныг бид нар хийж өгөх ёстой шүү дээ. Тэр эрх зүйн орчин дутаад хийж чадахгүй байгаа мó гэвэл бас үгүй аа. Сүүлийн жилүүдэд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах, төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах, төрөөс боловсролын салбарт баримтлах гэдэг бүх салбарын бодлогын баримтчууд ингээд тодорхой хэмжээнд гарсан байна. Хамгийн гол нь миний дахиад хэлэх гээд байгаа зүйл бол бидний 168 би тоолж утсан 168 бодлогын баримт бичиг маань доор ортол хэрэгжихгүй байгаад л бүх асуудал байгаа. Энийг хэрэгжүүлэхгүй байгаа шатны хүмүүсийн ажлын одоо зохион байгуулалт уялдаа холбоо муу байгаа. Тэрийг хийх чин сэтгэл зүрх гарахгүй байгаагийн буруу эргээд 76 дээр ногдоод байгаа юм байна. Тэгээ дараагийн удаагийн одоо парламентд сонгогдвол би бол хамгийн гол нь шинэ хууль дүрм журм одоо батлах энэ ажлын зэрэгцээгээр гол зүйл маань гарсан хуулийн хэрэгжилт энийг яг бодит амьдрал болгох дээр нэлээд анхаарч ажиллах шаардлага байгаа юм байна гэдгийг л ойлгосон. Таны муу зуршил юу вэ? Жохо итгэмтгий, хүнд итгэмтгий. Ингээд хүний дандаа сайнаар бодож надтай чин сэтгэлээсээ нээлттэй явж байгаа гэж итгэждэг. За харамсалтай нь бүх зүйл бас тийм байдаггүй. Заримдаа хамгийн их итгэж найдаж явж исэн хүн маань хамгийн их урам хугармаар үйлдэл гаргадаг. Тэгээд би гиний итгэмтгий юм даа л гэж боддог. Айгу онцгой муу зуршил биш. Мөнгө гэж танихаар юу вэ? Амьдралын утга учир биш. Гэхдээ мөнгө бол амьдрахад бас чухал нэг хэрэглэгдэх хүн. Чи өөрөө дуртай зүйлээ хийгээд хөдөлмөрлөөд тэгээд тэрнийх нь үр дүн өөрөө миний одоо чиний амьдралыг хангах хэмжээний амьдралын наазахыг хэрэгцээг хангах хэмжээнд байвал тэгэл энэ бол мөнгө өөрийнхөө үргийг гүйцэтгэж байна л гэж би ойлгодог. Түүнээс мөнгө олох нь миний амьдралын туйлын зорилго болоод тэрэнд бүх зүйлээ ингэж чиглүүлээд байвал амьдрал өөрөө утга учиргүй. Таны хувьд та хэр мөнгөтэй? Би тийм их баян хүн биш. Гэхдээ би өөрийнхөө хэрэглээг, гэр бүлийнхээ хэрэглээг дуртай ажлынхаа үр дүнгээр олцдог. Манайх зөвлөгөө өгөх компанитай. Хууль, эдийн засаг, юм зөвлөгөө, судалгаа хийдэг юм оюуны салбарт ажилладаг. Тэгээ энэ бол нэг партнершип буюу нөхөрлөх хэмжээгээр явдаг учраас би хэдийгээр их хуралд сууж байгаа ч гэсэн надтай түншилдэг, надтай хамтарч ажилладаг хүмүүс маань энэ ажлыг хийсээр л явж байгаа. Амьдрал гэж юу юм бэ? Хүний амьд явах хугацаанд одоо баяр баясгалангаар сэтгэл ханамжаар одоо өнгөрөх энэ цаг орон зай. Амьдрал бол олон өнгөтэй мэдээж.
Тэгэхээр энэ олон өнгө дотор өөрийн өнгөг шингээж өөрийнхөө энэ бурхнаас заяасан цаг хугацаа орон зайд сэтгэл тэнүү амар амгалан аз жаргалтай өнгөрөх энэ бүх процессыг л би бол амьдралал гэж тодорхойлох байна. Тань одоо яг ямар сэтгэл төрж байна? Яг одоо ярилцлага хийж байгаа үед үнэхээр бас чин сэтгэлээ удалж ингэж ярьж бараг сүүлийн үед яваагүй юм байна. Яг бол улс төр ажил тодорхой сэдвийн хүрээнд л ингэж ярьжсэн болохоос биш. Одоо өнөөдөр бол үнэхээр нээлттэй ингэж сайхан ярьж байгаа учраас үнэхээр сэтгэл бол сайхан байна. Ингээд бидний урилгыг авч нэвтрүүлэгт манд хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. За баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд чинь санал сэдэж бодож яваа бүх үйлстэй нь өөдрөг сайхан бүтэх болтугай. За ерөөд орчгээ. Танай телевизэн хамт олонд бас ажлын амжилт хүсье яваа. Баярлалаа танд. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын хурлын гишүүн Цагтгүйн Наран Туяа хүрэлцэн гэж орслоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.